Сайн байцгаана уу? Давтагдшгүй подкастын анхны дугаартай хамт байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэн маань цаашид манай подкасттай хамт байснаар өргөдөн оролцож байгаа оролцогчдын маань давтагдшгүй зан чанар, давтагдшгүй хийж буй ажил хэрэг, давтагдшгүй үзэл санааныхын талаар энэ ярилцлагаас сонсох төдийгүй та бүхэн минь миний давтагдшгүй зан чанар юу юм бол бусдаас юугаар онцгой юм бол гэх бодлыг төрүүлэх тэр сэтлийг өдөөх зорилгоор энэ подкаст маань хийж байгаа юм шүү. Ингээд бидний анхны дугаарыг хамтдаа сонсцгоё. Дугаараараа бид нар Япон улсад суралцаж буй Гуам арал найзгаа урьсан болно. Ингээд Гуам арал найз маань миний нүдээр давтсгүй зан чанар нь юу юм бэ гэж би их бодож үзсэн л те. Одоогоос нэлийн олон жилийн өмнө бараг миний хувьд англи хэл дөнгөж сурах гээд оролцож байх үед яаж сурах арга барилаа олоочгүй байх үед манай найз болохоор нэг удаа нэг юм зааж хийсэн. Япон нэг ханц харуулангуудаа энэ ханцыг хардаа ийм юутай бүрх малгайтай эмхтэй хүний зураг байгааз гэж хэлчихсэн баггүй юу. Тэгэхээр тэрийг яг харчаад тухайн үед зүгээр л нэг ойлгомжгүй Япон ханц байж тээ гэж бодож исэн. Тэгээ одоо ингээд бодоход болохоор юмыг айгүй тийм өөрөөр хардаг, бүтээлчээр хардаг байсан байна да гэж яг бодогдчихсэн. Магадгүй тийм ч учраас одоо ингээд Япон улсад амжилттай суралцж байгаа гэж бодож байна. Тийм болохоор анхны дугаартаа урьж оролцуулсан байгаа. Сайн амарлаа. За сайн уу. Ингээд бидний анхны дугаарт оролцож байгаад маш их баярлалаа. За анхныхаа дугаартаас урьж оролцуулсанд маш их баярлалаа. За одоо Япон цаг агаар ер нь ямар хөө байна? Өнөөдөр чинь 4 сарын эхний 7 хоног штэ тий? Тий. Ер нь бол 4 сарын ихээр сакура айгуу гоё дэлгэрсэн байдаг байхгүй юу? Гэтэ ойрдоо жоохон сэрүүхэн. Сакура баг зэрэг дэлгэрсэн тийм байна. Тэгээ ойрдоо шуурхтай, салхитай хүүтэн байж байгаад өнөөдөр аюу гоё дулаахан өдөр болж байна. Энэ солонгостоос сакура дэлгэрэх гээл ер нь ал янз янзын арга хэмжээ болох гал тиймэрхүүл байна. Тэгээд найзгаа болохоор яг энэ давтагдшгүй подкастын анхны дугаараар бас оролцуулъя гэж бас өөрөө аягүй их бодсон. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авсан маш их баярлж байгаа шүү. Тэгээд сая би надад бас урилга өгсөнд маш их баярлж байна. Анх удаага ийм ярилцлаганд орж байна. Тэгээд хоёулаа сая бол ерөнхийдөө подкаст ахих гэж нэлээд юм боллоо. Миний хувьд болохоор маш их алдаа дахин хийлээ. Тэгээд марламаа санаадаа хэлсэн л дээ зүгээр л гоё найзууч ярилцж байгаа юм чинь битгий сандраа гэсэн. Тийм болохоор сонсож байгаа та бүхэн маань ч гэсэн айгүй энгийн байдлаас нь хүлээж аваасай гэж хүсмээр байна. Тэгэхээр сая би найзынхаа яг өөрийнхөө дүгнэлтээр юм давтагшгүй зан чанарыг хэлсэн шүү дээ тий. Тэгэхээр ер нь хэр их нийц чинь ер нь яг өөрийн чинь бодлоор давтагдшгүй зан чанар чинь ер нь юу вэ? Би бас яг миний давтагдшгүй зан чанар юу юм болоо гэж бодлоо л доо. Тэгээд хонгороо хэлхээс өмнө бодож байхад болохоор миний давтагдшгүй зан чанар бол шинээр санаа олохтой гэсэн. Тэгээд төсөөлөн бодох чадвар сайтай гэж өөрийгөө дүгнсэн. Тэгээ бас ерөөхдөө нийцж чинь те? Тийм нийцж чинь. Тэгээ бас би давтагдшгүй муу чанараа сонссон гэдэг. Гонооч ямар сайн. Би зөвхөн хараагүй байна. Тэгээ тэрийг бас хэлчих юм уу? Тэг сонирхолтой. За сайн чанар нь болохоор саяных байсан. Муу чанар нь болохоор ер нь ингээ янз бүрийн шин санаа болоод тэгэл тэрийг эхлснийгээ ерөөсө 100% төгсгөж чаддаггүй. Тэр нь болохоор давтагдшгүй муу зан чанар юм байна да гэж сая бодож илаа л та. Гэтэ амар сонирхолтой нөө би яг хүмүүсийн давтагшгүй зан чанар юу юм болоо гэж бодож байхад ерөөсөө муу талаас нь хараагүй байхгүй юу? Дандаа юм бусдаас онцгойж байгаа тийм даваа талтай гэж бодож ирсэн байхгүй юу? Юмыг бас сайн онцгоос харах нь маш зөв гэж боддөө шүү. Тэгээд тэрнээсээ бас дахиад нэг давтагдшгүй сайн зан чанар олж ирсэн байхгүй юу? Тэгээд би ерөөхдөө нөгөө юм өөрийнхөө алдаануудыг олж хараад тэгээд тэрэн дээрээ ажиллаж чаддаг юм шиг санагцсан. За надаа ийм алдаа байгаа юм байна. За тэгвэл би тэн дээрээ дүүн шинжилгээгээд ингүүл би энийгээ засчихдаг юм байна гэд. Тэгээ би бас энэ давтагдшгүй муу зан чанараа олсон юм чи энэ дээрээ бас ажиллана гэж бас сая бодлоо. Үнэхээр үнэн шүү. Тэгэхээр сонсогчд маань бас өөрсдөө ингэ бодоод үзээрэй. Миний бас давтагдшгүй одоо муу тал, сайн тал юу вэ гэсэн марлаа шиг манаас ингэ бодоод үзэх хэрэгтэй гэж бодож байна. За тэгэхээр өнөөдрийн ярилцлага маань бас илүү Японд суралцж байгаатай холбоотой амьдралын хэв маяг суралцах орчин тэр талаар илүү ярилцъя гэж утсан байгаа. Түрүүн хоёлын ярианыхынд хэлсэн Япон хэл сурахдаа юу яаж сурсан бэ? Хэдийн хугацаанд сурав? Дээрээс нь ханц айгүй их байдаг байх гэж бодож байна л та.
Яг хэл сурах талаар юм байна те. Тий. Би болохоор Японы хэлийг 10 жилдээ 7 хоногт нэг удаа Япон багштай үздэг байсан. Тэгээ их сургуультаас үзсэн. Ингээд бодоод үзэхээр баг 10 жил үзсэн байгаа байхгүй 10 гаруй жил. Гэхдээ Японд би одоо ирээд 4 жил болж байна. Тэгээ хамгийн анх ирсэн жилээ бол Япон хүнтэй ингээ харьцаад юу вэ би одоо их сургууль 10 жилдээ ямар Япон хэл цаалгаж ирсэн бэ гэмээр шал өөр байсан. Тийм тэгэхээр хэл сурах гэдэг бол яг ширээн дээр суугаад дүрмээ үзэл бичгээс илүү хэл гэдэг чинь одоо харилцааны нэг хэрэглэгдэн шүү дээ тийм. Тийм учраас одоо ингээд энэ интернет хөгжсөн байгаа энэ орчин нөхцөлд бол яг тэр интернетээр яг Япон хүн ч гэдэм үү, Америк, Англи хүн, Австрали хүн сурмаар байгаа тийм солонгос хүн нь яг яаж ярьж ийн тэр бичлэгүүдийг маш сайн үзэх хэрэгтэй юм болоо гэж бодгцсан. Тэг яг Япон хэлийг сурсан маань болохоор тэр байгаа. Тэгээ үргэлжлүүлээ яриавчиж болох уу? Болно. За тэгээд би хамгийн анх болохоор Япон хэлний сургуульд ирээд тэгээд нэг үзчихсэн юм дахиад ингээд баттгаад үзчихсэн болохоор айгүй гоё байсан Япон хэлний сургууль амархан. Хэлний бэлтгэл гэсэн үг үү? Хэлний бэлтгэл. Тэгээд нэг 6 сар болоод шууд их сургуулаа хайж олоод шалгалт өгөөд тэгээд судлаач оюутан гэдэг юугаар сураад. Тэгээд судлаач оюутан болохоор 1 жил сурсан. Тэгээд судлаач оюутан болоод яг нөгөө мэргэжлийн хичээлүүдээ үзчихсэн ч гэсэн давхар Япон хэлний мэдлэг болоо авчижсэн. Тэгээд тэр 1 жил бол ерөөсөө Япон хэлийг тэр хичээл сууж байгаа хичээлийн агуулгыг бүр юу ч ойлгодог байсан. Тэгэл ойлгож байгаа царайлал бүгдийн нөгөө нэг дуу хураагч гэдэг нь штэ. Дуу хураагчийн дээр бичиж аваад тэг гэртээ очиж дахиж сонсоод ойлгохгүй нүдээ бичээд орчуулаад тэгж нэг жоохон ойлгож байсан. Тэгээд дараагийн жил нь магистртаа ороод тэгээд манай багш яг нэг юм тайлбарласан байхгүй юу. Тэгээд би ингээ анх удаага сонсож байгаа юм шиг ийм учиртай байсан юм уу гэсэн чи түрүү жил огн ярьжсэн шүү дээ. Тэгээ ерөнхийдөө яг тиймэрхүү байдалтай байсан. Тэгээд ер нь сая яг сонссон чи яг надад бас яг ижлэгийн мэдрэмж төрж ийн л да. Би бас анхын сурч ирчээд дөнгөж их мэдгүй хөд ирсэн байхгүй юу. Тэгээд энд нэг 8 сар солонгос хэл сурангуудаа шууд мастертаа орсон байхгүй юу. За тэгсэн чи жинхэнэ нөгөө цэцэрлэгийн хүүхэд монголоор бол цэцэрлэгийн хүүхэд их сургуульд орсон юм шиг л байсан. Амар хэцүү бүр зүгээр яг хэлний бэлтгэл заадаг одоо чинь солонгос хэл бол ийм л юм лээ. Зүгээр нөгөө амьдралын солонгос хэл заачдаг. Анхаашаа түүнээс биш тий хар хэлний ч гэх юм уу. Түүнээс биш яг дээд сургуульд ороод тэр нарийн ширээ нь угаасаа огт заахгүй. Тийм учраас үнэхээр бүр амар хэцүү байд юм лээ. Харин тий. Тэгээд тэгээд тэндээс ер нь юу ойлгосон бэ гэхээр ер нь хэл гэдэг чинь нөгөө орчин байж айгуу сайн сурах юм байна да гэж бас нэгдүгürt бодсон. Тэгтээ бас нөгөө яг ингээд Монгол Япон хэлээр сурж исэн ч гэсэн нөгөө их сургуулийнхаа ингээд нийлдэг хүүхдүүдтэйгээ бид нар өөрсдийнхөө багаан мэддэг Япон хэлээ ашиглаад ингээд ярилцдаг байсан байхгүй юу? Хоорондоо гэртээ харих замдаа ингээд тэр чи алдаг оног янз бүр юм ярьж байгаа ш. Тэгэл өөртөө голохгүй ингээд яриад байдаг гэсэн. Тэр нь бас баг зэрэг ч гэсэн чих нөгөө сонсголыг нээсэн болоо гэж бодсон. Тийм. Тэгээд яг энэ дээрээсээ үндэслээд одоо дараа нь англи хэл сурж байгаа юм. Тэгээ англи хэлээ болохоор яаж сурж байгаа вэ гэхээр Японч ерөөсөө англи хэл баг ашиглахдаггүй болохоор YouTube дээр өөрийнхөө үзэх дуртай YouTube-уудын бичлэгийг сонирхолтой бичлэгүүдийг хайж олоо тэгээ үздэг. Тэгээд эхлээд юу ч ойлгодоггүйсэн 2 сар ерөөсөө баруун солгоогүй сонсоод ахаар ойлгоод ирд юм лээ. Аюу санаа. Тийм. Хэл сурах дээр бас ингэ сонсоодсэн чинь нэмээд хэлэхэд ийм юм билээ. Өмнө нь бас англи хэл сурах гад Монголд аюу их сургалт амжаанд яваал ээж аваас аюу хөнгө авч явдаг байсан байхгүй юу? Тэгээд тэр сураад байгаа юм шиг хэрнээ одоо болохоор яг юу ч авахгүй болсон. За сонсоод бол ойлгоод байдаг байхгүй яг үндэ одоо англи хэлтэй одоо оюутан найзтайгаа ярихаар тэнгуут ингэ буцаач хэлэхээр солонгосонд хөрүүлж орж ирээд байдаг. Тэгээ би яг одоо юу бодож ийн гэхээр
тухайд би үнэхээр хичээдэг байсан хэрнээ яг сурах арга барилаа л олоогүй байсан юм лээ. Одоо чинь заавал сургалтын төвөөр заалгачийг сурна гэж бодсон. Одоо яг яаж харж ийн гэхээр солонгос хэлийг би ямар төвшөнд байгаа өөрийгөө мэддэг. Би ийм юм дээр илүү хичээчих юм бол би илүү их өндөр төвшөнд очно гэж мэдээд байгаа байхгүй юу? Тухайд нөгөө англи хэл сурах арга барилаа олоогүй байсан болохоор ямар төвшөнд байгаа ч мэдгүй. Зүгээр нөгөө шалгалт өгөөл дунд эсвэл дундаас дээш юм бол за би энэ төвшин л юм байна гэж боддог. Тэгэхээр одоо хэл сурах чинь хүмүүс маань нэг өөрийн гэсэн арга барилтай тэгээд өөрийгөө яг аль төвшөнд явж байгаа гэдгээ өөрөө дүгнжиж л юм хэл сурах юм билээ. Тийм яг зөв. Сурахад тийм. Тэгээд нөгөө хүмүүс чинь хоорондоо харилцаа адилгүй байдсан шүү дээ. Зарим хүмүүс болохоор ерөөс яс сууж иж, яс үгээ олон дахин давтжиж цээжилдэг тийм арга барил дуртай ч юм уу тий. Миний хувьд болохоор яг тийж яс сууж хийхтэй муу болохоор миний өөрийн дуртай зүйл нь юу юм гээд тэгэхээр тэр нөгөө хувь хүний хөгжлийн талаарх бичлэгүүдийг ч юм уу тиймэрхүү бичлэг үзэх дуртай учраас тэрийг англи дээр үзээд тэгээд дээрэс нь одоогоор нөгөө яг ингээд зориулаа суугаад хичээл хийх цаг зав байхгүй байгаа болохоор кино үзэх цаг зав бол байгаа даа шүү дээ. Тэрийг англи хэл дээр тэгээ англи сабтайтлтай үзэх ч юм уу. Ямар ч байсан энэ англи хэлнээс хүндэрхгүй өдөр болгон л яаж хийж байгаа л нэг юм үзэх. Энийг нэг зуршил болгоод ирэхээр бас их зүгээр юм шиг байлаа. Бас нэг нэрээ түрүүний нөгөө нэг чи англиар ярих гэсэн чи солонгос хэл орж ирээдсэн гэдгсэн шүү дээ. Би бас энд нөгөө Япон баг сургуулийн хүүхдүүдэд англи хэлний туслах багш идэг байхгүй юу? Тэгээд ингээд тарих гэдэг чинь бас нөгөө сеттинг тохируулах хийх хэрэгтэй байд юм шиг байна. Тэгээд тийшээгээ би очихдоо англиар ярих юм чигээ замдаа дандаа ингээ англи харилцан яриа ч юм уу бичлэг үзэж явдаг. Тэнгүүд айгуугаа ингээд урсаад гараад байдаг байхгүй англи хэл. Тэгээгүй тохиолдолд ингээ японоор бодоод жоохон гацах ч юм уу тиймэрхүү бас тохиолдоод идэв. Яа, начистай гоё арга байна. За, түрүүний ярьсан зүйл рүү чинь дараа нэхэд орно. Одоо жоохон мэрэгчлэлтэй холбоотой бас зүйл асууя гэж бодож байна. Яг ямар мэрэгчлэр сурж байгаа вэ? Одоо мастертай байгаа ш, тий? Би одоо болохоор хүүхдийн эрх боловсролын орчинд хүүхдийн эрх гэсэн судалгаа хийж байгаа. Тэгээд энэ маань болохоор анх одоо хонгороо болон би тий? Бид нар ингээд хүүхдийн эрхийн төлөө бүр жоохноос 10 жил байхаас ингээд ажилладаг гэсэн шүү дээ. Тэгээд тухайн үедээ ингээд хүүхдийн эрх бол ийм үндсэн дөрвөн эрх байдаг, ийм хүүхдийн эрхийн тухай конвенц гэлэрдэг байсан. Тэгээд яг тэр хүүхдийн эрх хүний эрх гэдэг юм чи өөрөө яг юу юм бас ойлгодоггүй байсан юм болов уу гэдээ одоо ингээд үзээд ирэхээр тий. Тэгээ одоо болохоор яг үндсэн хууль тэр хүний эрх гэдэг юмыг түүхээс нь ахуулаад үзээд тэгээ боловсрол гэдэг юм чи өөрөө яг ямар авах хэвтэй юу юм гэдэг талаар ингээд судлаад үзээ явж байгаа. Илүү яг нарийн гүн гүнзгий талаас нь. Тухайд бол бид нэр хүүхдүүд ээжлээ тий дөнгөж нэг 12 настай. Дөнгөж насны хибтэй гэсэн бөөн сэтгэлүүд л байгаа шүү дээ. Тэр нэ төрөмбөх байгууллага өдөр тацгаагаад шүн хүртэл ажиллаж хүүхдийн эрхийн төлөө шүн хүртэл ажилладаг. Тэгдэг үе байж. Тэгэхээр тэрийгээ илүү их лавшруулад яг мэрэгжлийн түвшинд судалж байгаа гэж ойлгоход болох юм байна тий. Тэгэд яг энэ судалгаа одоо энэ чиглэлээр явах болсон. Учир юу вэ гэх юм бол мэдээж багасаа хийж ирсэн тэр зүйлээсээ одоо юу гэдэг явах зам маань жоохон өөрчлөгдсөн ч гэсэн тэр зорж байгаа. Цэг маань бол өөрчлөгдөхгүй яваад байгаа гэж хэлж болно. Тэгээ дээрэс нь сайн сургуулийн үнэлгээ гэж хийжсэн нэг төсөл дээр ажиллаад тэгээд одоо би багтаа байхад ингээд манай сургуультай боловсрал арай биш байна гэдэг ерөөсөө нэг тийм л нэг бодоод идэг усахгүй. Тэгээд тэр үнэлгээнд дэр ч гэсэн бас арай биш ээ. Ер нь боловсрал гэж ер нь яг юу юм ямар байх хэвтэй ингээд бодоод идэг гэсэн. Тэгэл тэрүүгээрээ л ер нь явъя гэж бодоод. Тэгээд энийгээ сонгосон. Тэгээд бас энэ хүний эрхийн чиглэлээр сонгосондоо бас маш их баяртай байгаа. Хамгийн ер нь их маш их чухал юм байт юм байна. Уус айгу гоё мэрэгжилээсэн. Тэгээ сая боловсрал гэсэн чиг асуумаар санагдчихлаа. Нөгөө Молор Эрдэнэ гээд философч идэв штэ. За. Тийм тэр хүний нэг яриаг сонссон уу? Нийгмээрээ боловсралтай болмоор байна гэд нэг бичлэг яваад байсан. Би яг яриаг нь сонсоогүй л дээ.
Тэрэн дээр болохоор хэлээд байгаа хгүй чинь боловсролын яам гэдэг бол зүгээр нэг хэдэн одоо ном хэвлэж гаргах сургуулиудын стандарт гэх тиймэрхүү юм яриад байна. Нийгмийн боловсролд анхаарахгүй байна гэж хэлжсэн байхгүй юу? Тэгээд яг хуу яамыг бол муулах гэж байгаа юм биш. Гэхдээ тухайн нэг хэлж байгааг нь айгүй үнэн санагдсан байхгүй. Нийгмийн нийтийн боловсрол гэж яг юу юм бэ те? Бүгд их мэдлэг гэдэг ч гэсэн нийтээрээ л мэдлэгтэй байх хэрэгтэй. Тий сайн яг саяны сонсоогүй ч гэсэн үгийн сонсоод бас яг тийм үнэн. Жишээлх юм бол одоо яг боловсрал нь шүү дээ. Академик боловсрал руугаа ерөөсө хандсан. Тэгээ дээрэс нь яг боловсрал чинь тэр тухайн хүнийг амьдрал дээр гараад ямар нэгэн одоо алдахгүй, энтэхгүй, тэг аятайхан амьдрахад нь туслах зүйл шүү дээ. Тэгээд наад зах нь энэ 10 жилийн боловсрал гэхэд тэр архит амхны хэрэглээ хүний одоо хүүхдийн эрүүл мэндэд хэр хор хохиролтой юм те эрүүл мэндийн хичээлээр нь энэ ийм зүйл байдаг үгүй лөө яг энэ өнөө одоогийн нийгмийн амьдралд хэрэгцээ шаардлаганд нийцээд байгаа юу үгүй юу те энэ бас их айгүй чухал. Тийм. Ер нь бол тийм. Тэгэхээр ер нь гэхдээ яг юу яах вэ? Миний зүгээр харж байгаагаар бол ер нь гадаад дотоодд сурж байгаа хүүхдүүд ч тэр найзуудад ч тэр сүүлийн үед айгүй өөр юмыг хардаг болсон юм болов гэж бодоод байгаа. Тэгэхээр одоогийн нийгмээ бид нар ингээд болохгүй байх бүтгүй байх гэдэг байгаа чинь дахиад нэг 20 жилийн дараа бас нэлээд өөрчлөгдөх болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Ер нь найз төвшөндөө тийм. Тэгсэн чинь бас тэгтээ одоо бид нар нөгөө хөгжингөө орон гэж бүх юмыг копид бол дуурайгаад идэв шүү дээ. Яг ингээд Японд ирээд боловсролын талаар судлаад үзээд ингээд явсан чинь Япон хитрхийн нөгөө хөгжил гэдэг чинь бас тийм ч сайн зүйл биш. Одоо хит ингээ явцуурна гэдэг чинь бас тийм сайн зүйл биш юм байна гэдгийг ойлгосон. Тэгээ Японтай харьцуулбал манай Монгол ч гэсэн маш их авууштай зүйл их байд юм байна. Тэгээ тэрийгээ ингээд авч үлдэнгээ улам яаж сайжруулах вэ гэдэг талаар бодох хэрэгтэй юм байна гэж бас бодсон. Тийм шүү тий. За саяхан бас найзынхаа мэдээллийг харсан л да сургуулиасаа тэтгэлэг авч явах шиг байсан. Аюу гой Монгол дээлтэйгээ тэтгэлгээ гардаж авч байгаа зургийг харсан. Тэгэхээр энэ талаараас мэдээлэхгүй ямар тэтгэлэг авав? За тэтгэлгийн хувьд гэх юм бол би ерөнхийдөө болохоор тэтгэлэг авах одоо төрлийг одоо юу гэмтэй магистр 2 жил сурдаг байхгүй юу? Тэгээ би хүүхэдтэй болохоор хүүхэдтэй харангаа суралцж байгаа гэсэн үднээсээ урт хугацаагаар сурах гэсэн системээр сурж байгаа байхгүй юу? Тэгээд урт хугацаагаар сурж байгаа болоо явчихаараа тэтгэлэг авах боломжгүй гэх юм уу да. Яг үндсэн оюутан биш гэх юм уу тиймэрхүү болоо явчихдаг. Тэгээд гэхдээ тэтгэлэг авсан. Яаж тийч аа. Тий. Нодлон нэг тэтгэлэг аваад энэ жил дахиад нэг тэтгэлэг авсан. Тэр нь яаж вэ гэхээр ер нь юу яасан? Их сургуулийнхаа гадаад оюутан тэтгэлэг хариуцдаг хүнтэйгээ уулзаад ер нь манай сургуулийн ямар тэтгэлэг байд юм бэ? Би ингээд хамрагдахсан, сонирхож үзье ингээд мэдээлэл анх авч ирсэн байхгүй юу? Тэгээд өөрийнхөө би ингээ хүүхэдтэй ингэж суралцдаг. Одоо ийм судалгаа хийж байгаа гэд ингээд өөрийгөө танилцуулаад уулзаад. Тэгэнгүүт сургуулиас цаанаас ийм шаардлага тавигдсан дүн одоо идвэх ийм эрт сайтай ч юм уу оюутнуудыг ингээд тэтгэлэг материалаа өгнө үү гэсэн мэдээлэл ирд юм байлаа. Тэгээд тэндээс нь болохоор аз уулж айгүй ер нь олон тэтгэлэг байдаг л да. Тэгээд нодлон болохоор нэг настай эмэгтэйчүүдийн клуб тэтгэлэг олох гэж байгаа. Тэгээд материалаа өгөх үгээд надад ирсэн. Тэгээ ингээд нилээд өгт материалаа өгөөд тэгээд материалдаа тэнцээд тэгээд дараа нь ярилцлаганд ороод тэгээд тэнцээд авч яасан. Үнийн дүнгийн хувьд бол түрүү жилийнх нь арай бага байсан. Тэгээд энэ жил бас арай гайгүй болоод. Тэгээд юу яд юм уу? Одоо тэр мөнгө өөрийнхөө дураар хэрэглэдэг юм уу? Эсвэл яг сургуульдаа зөвхөн зарцуулна ч гэдэг юм уу? Юундаа сургалтын төлбөртөө өгнө ч гэдэг юм уу? Тиймэрхүү юм байх уу? Ер нь бол өөрийн судалгаандаа зарцуулах хэрэгтэй. Судалгаа болон сурж байгаа зүйлдээ зарцуулах хэрэгтэй. Өөр одоо юу гэдэг юм худалдаж авах ч юм уу? Тиймэрхүү байдлаар зарцуулж болохгүй. Тэгээд яг хөө төлбөртөө ч гэсэн өгч болно.
Миний хувьд гэх юм бол төлбөртөө зарцуулаад тий судалгаандаа бас зарцуулсан. Ийш жишээ нөгөө сургуулиудыг очиж үзэх юм уу, материал авах тиймэрхүү бас зардлууд их гардаг. Тий энэ жилийн хувьд гэх юм бол Rotary Club гэдэг шүү дээ. Монголч гэсэн байдаг. Тийм манай сургууль байрладаг тэр орон нутгийн тийм клубээс илсэлт аваад тэгээд тэрэнд материалаа өгөөд тэгээд ярилцлаганд нь ороод бас тэнцээд тэгээд авсан. Тэгэхээр 2 гэсэн үг үү? Түрүү жилийнх нь болохоор 1 жилийн хугацаатай тэгээд дуусаад энэ жилийнхнаас 1 жилийн хугацаатай. Ямар гоё олон сэтгэлэг авд юм бэ? Гэтэ яг үнийн дүнгийн хувьд нөгөө 2 жилээрээ сурж байгаа хүмүүс бол бас бүрч илүү ихийг авах боломжууд байгаа. Тэгээ хамгийн гол нь хичээлээ таслахгүй эрт сайтай байх хэрэгтэй. Идэх сайтай. Тэгээд ингэсэн нэрээ түрүү энэ жилийн тэтгэлгийг авахад нөгөө би тэр тэтгэлэг хариуцсан хүнтэйгээ ингээ ойр орхон ч явах түрүү жил тэтгэлэг авч уулзаад баярлаа гэж талархлаа илэрхийлээд тэгэл ингээд ингэсэн тэгсэн ингээл Монголд одоо юм болж байгаа миний судалгаа ингэж байгаа гэл ингээ ярилцдаг байхгүй юу. Тэгээ энэ жилийнх дээр ийм одоо Rotary чинь ингээд нөгөө олон улсад үйл ажиллагаагаа явуулдаг. Тийм байгууллага болохоор ингээд яриа сайтай ингээ олон улсын талаар ингээ мэдээлэл авах боломжтой. Бас тиймэрхүү хүмүүстэй байвал зүгээр байна гэсэн юм шиг байна. Тэгээд ингээд намайг бас ийшээ үзэх үү. Гэтэ яг урт хугацаагаар сурдаг оюутан байгаа гэдгсэн чинь за юу гэсэн материалын нөгөөд үзье гэдгсэн гэсэн. Тэгэхээр бас өөрийгөө ингээд таниулж харуулах их хэрэгтэй байгаа. Тийм байна. Тэр айгүй чухал юм байна. Би бас яг сонсоод сууж ялаа. Би нэрээ өөрөө тэгж явдаг үлээ гэхээр ерөөсөө тэгж явж байгаагүй мэн. Тийм амар итгэвтэй. Тэгэл түрүүн сонслоо л да ингээл бага ангийнхандаа англи хэл заадаг. Тэгэл айгүй итгэвтэй ингэж явдаг мөн тэгэхээр айгүй мундаг юм байна. Тэгээ дээрэс нь ер нь Малагийн хувьд онцлог нь гэх юм бол Японд төрсөн шүү дээ, 4 жил байх хугацаанд 2 удаа төрөөд 2 өөр хүүхэдтэй болсон. Тэгэхээр сая сонсож байхад бас тэр нөгөө төрсөн оюутнуудаа зориулаад урт хугацаагаар сурах боломжийг өгдөг гэдэг нь бас айгүй гоё сонсогдож байна л да. Тэгэхээр солонгост бол яг би яг ингээл урт хугацаагаар сурж болох уу гэж асуугаагүй ч гэсэн ерөнхийдөө 2 жилийн хугацаанд хичээлээ үзэж дуусгаад тэгээд дахиад нэг 2-3 жилийн хугацаанд диплома бичгээд өгөх байхгүй юу? Тэр тиймэрхүү л ерөнхийдөө нөхцөл байдаг. Тийм үү. Би бас нөгөө нэг за тэр чинь 2 дахь хүүхдээ төрүүлэх шаардлагатай болчоод тэгээд би ингээд төрөх учраас хичээлээс жоохон завсардаж таарах нэ. Ингээ багш нартайгаа хичээлээ наашаа цаашаа ингээд болгож болох уу, үзэж болох уу гэж яриа явж байсан байхгүй юу? Тэгээд явж байхад нөгөө сургалтын менежер сургалтын албаны хүнээс манайх ийм систем бас байдэн штэ. Энэнд ингээд материалаа өгөөд үзгүүгээ. Тэр нь бас ийм шаардлага тавьсан мэт юм лээ. Тэгээ тэрэнд нь орсон. Зөв. Гэтэ айгүй бас гоё онцлогтой юм байна наад чинь. Харин тийм байгаа. Тэгэхээр яг энэтэй яг лавшруулаа асуухад ер нь танай сургуулийн орчин чи ямар вэ? Би яг нэг гейм хардаг байхгүй. Бид нар баг ухтаа кинон дээр хардаг байсан ш. Зүлгэн дээр суугаад найзуудтаа суудсан тий нэг гадаад кино үзгээд тэгэл хичээлээ хийгээл суудаг нэг тийм дүр зургнуудад айгүй харагддаг байхгүй юу? Сургуулийнхаа үдэнд ч юм уу. Монгол болохоор тийм орчин айгүй хомос одоо нэг сургуулиуд яг нэг л барилга байдаг. Гаднаа зүлэг байтугай сандал дээр л нэг суух одоо орчинтай тий. Тэгэхээр солонгосыг ингээ ажиллаад хад яг л нэг юм Америкийн хэм маягтай бас ингээд бүр зохицолбороор байдаг бүх сургуулиуд нь аюу гоё байдаг байхгүй. Тэгэхээр Японы хувьд бас хичээллэх орчин, сургуулийн орчин юу нь ямар вэ? За яг Японы их сургуулийн тухай ярих юм бол би хувийн сургууль болон би одоо улсын сургууль сурж байгаа. Улсын сургууль хоёрын талаар ярьж болж байна. Хувийн сургуульд болохоор хувийн нэг их сургууль би нөгөө нэг компьютерийн өрөө өгдөн штэ оюутнууд ингээд чөлөө цагаараа орж компьютер ашигладаг. Тэнд харгалзагч идэг байхгүй. Ямар хийх юм бэ? Цагийн ажил тий. Тэрний талаараас харьцуулаад ярьж болно. Манай улсын сургууль болохоор гэрээс жоохон хол өөр хотод байдаг. Тэгээд тийм яг нэлээд бүр одоо ийм өргөн талбайг хамарсан. Тэгээ гадаад оюутнуудын бүр ийм байр марьтай дотроо. Гадаад оюутнуудад чиглэж үйл ажиллагаа явуулдаг юм төвтэй. Тэн дээрээ үнгөө Японы хэлний сургалт явуулдаг. За тэгээд дотроо
одоо бүхэл төрлийн яа амар шуг орсон. Зүгээр. 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 Дотроо бүхэл төрлийн одоо мэрэгчлүүд одоо юу гэдэг хүмүүнлэг, хууль, за эдийн засаг, тэгэл нөгөө инженерийн чиглэл гэдэг юм уу те? Тэр бүгд ингээд гоё цогцолцсон. Тусдаа юм барилгатай ийм юу байдаг. Тэгээд яг саяны чиний хэлснээр бакалаврын оюутнууд нь болохоор юу яд юм лээ. Бүх ингээ элсэж орж байгаа оюутан заавал нэг юм клубийн үйл ажиллагаанд оролцох хэрэгтэй. Тэр нь бүжиг, жүжиг, за спортын бүх төрөл, усан цэлэлт, далайн тэр нөгөө серфинг гэдэг лөө те. Тэрч байд юм уу? Скол сайн дурын үйл ажиллагаач байд юм уу? Ямар нэг юм клубт хамрагддаг юм лээ. Тэгээ бүр ингээд элсэлтийн тэр бүр өдөр нь клубын тэр хүүхдүүд нь танилцуулга бариад зогсож байдаг. Манад элсээрээ гэж айгуу гоё. Тэгээд ер нь яг тийм үү. Тийм байна. Тэгээд яг ийм бакалаврын оюутны 4 жилийн те хугацаа бол яг л нөгөө оюутан гэж ямар байдаг тэр юугаар өнгөрт юм шиг санагцсан. Би бол бакалаврт энд сурж байгаа болохоор сайн мэдэхгүй ч гэсэн яг хараад байхад. Тэгээд одоо би жишээ нь Монголд ингээ оюутан багт манай ангийн хүүхдүүд ч юм уу жирэмсэн болоод хүүхэд гаргаад хэвэн л үзэгдлээсэн. Тэгээд энд болохоор ингээ намайг хүүхдтэй гэл тэгэнгүүт вау дуугаар чамааг сэтгэж байна уу? Тийм тэгсэн. Харин тэгээд нөгөө эднэр чи урт настай хүмүүс болохоор ч тэр юм уу оюутан багтаа ер нь хүнтэй сууж хүүхэд гаргана гэсэн ойлголт байхгүй. Тэгээл ерөөсөө яг л жоох хүүхчиг хичээлээ гээл. Гэтэ маш их ном уншдаг. Бүр номын сан гэж хид хідэн ийм том номын сантай. Тэгээд тэндээ ерөөсөө сууж лээдэг тийм. Айгуу гоё чимээгүй. Ном материал гэх юм бол зүгээр асар их. Тэгээд дээрэс нь судалгаагаа хийх болон одоо дипломын ажил бие даалтаа бичихэхэд зориулсан тэр компьютер хэвлэх машин, цаас ер нь бүхэл юмар ингээ гоё хангаад өгсөн. Тийм анги тань хүмүүс ихтэй, хүрэлцээ ихтэй. Тийм байдаг. Тэр номын сан бол яалчгүй гоё шүү те. Ер нь аль ч улсын яалчих тийм. Би бас яг номын сан гэснээс ингэж боддог байхгүй юу? Оюутан багтаа нэг хэдхэн удаа төв номын санд сууж хичээл хийжсэн байхгүй юу? Тэгэхээр одоо бас гоё болсон бич магадгүй л те. Тухайд болохоор айгүй өндөр том бор хаалганууд ингээл хаалттай хаана юугаа мэддэхгүй. Тэгэл ямар ч гэсэн хичээлээ хийх юм бол 2 давхрын хэдрүү чилээ очоорой гэж хэлдэг. Тэгэл тийшээ очиод хичээлээд өгсөн байхгүй. Энд болохоор бүр зөвхөн сургуулийн номын сан гэхтэл амар том тэгэл маш олон оюутнууд орж хичээлээ хийдэг. Ном нь хүрэлцээд айгүй гоё байдаг байхгүй. Тэгэхээр манай улсын номын сан зүгээр нэг сургуулийн номын сан гүйцэхгүй байна гэхээр бас заримдаа жоохон сонир санагдтiin. Гэхдээ яг хуу сүүлийн нөө шүтээсийн номын сан, мөсийн номын сан билүү нэг шинээр баригдсан гэсэн. Тэд нар бас гоё байгаа байх. Гэхдээ ер нь энэ тал дээр бас анхаарад оюутнууд маань ч гэсэн өөрсдөө айгүй идэвхтэй оролцдог байл те номын сандаа. Тэгэл одоо уншсан номынхаа жагсаалт гээл 1 жилийн дотор уншсан ном гээл тэнгүү зөвхөн нөгөө номын нэртэй ингээд жагсаалт байгаа шүү дээ. 2 хуудас ингээл дүүрэн байх жишээний тий. 2 хуудас гэдэг чинь 4 нүур гэдэг юм уу? Тий ингээл унших материал айгүй ихтэй. Тэгээд бас нэг гоё юм нь юу? Одоо ингээ өмнөх хүмүүсийн бичижсэн дипломын ажил ингээд бүр ингээ Япон уул даяараа нэгтгээд ингээд гоё мэдээллийн онлайн систем юм номын сантай болсон. Тэгэл тийшээ н ороод ингээл хайхад тэр газрын тим номын санд байна ч гэдэг юм уу. Скол имхтгэлийг нь ингээд файлаар авч болно гээл юу ч байсан олддог. Тэр нь айгуу гоё. Би ингээд Монголын талаар ийм судалгаа дипломуудаа хай гэхээр юусоо олдохгүй. Тэр нь бас их хүндрэлтэй санагддаг. Яг адилхан асуудал байна саний юм аа. Тийм үү. Манай сургуулийн номын сангийн бас сайт нэдэг байхгүй юу? Тэндээс бас хайгаад диплом авчиж болдог. Эсвэл тийшээ бас ороо нэвтрэнгүүд өөр сургуулиудын линкүүд нь орж ирээд давхараас татаж авч болд юм лээ. Тэгээд Монголыг гингүүд ерөөсөө байхгүй. За яг нэг үсрээл ганц 2 хүн ч юм уу өөрөө нөө сайн дураараа оруулсан байх уу гэхээс биш. Тийм юм бол ерөөсөө байдгүй юм лээ. Тэгээд тийм тий. Сая тийм нөө мөс сурж исэн ахаас асуусан чинь тэр мөсийн юу байдаг юм бэ лээ? Дипломоо нэгтгэсэн тийм файлаар нэгтгэсэн юу байд юм шиг үлээ. Гэтэ тийшээ бол гадны хүн нэвтэрч болдгоо. Зөвхөн сургуулийнхан тийм юм байдаг гэсэн. Тийм. Тэгээд саях дээр ярихад дипломноос гадна ер нь ингээд одоо юу гэдгийг диссертац ч юм уу бидалт энэ зэмнүүд байдаг шүү дээ тий. Нэг судалгааны ажлууд. Тэрийг манай монголчуудаас өөрсдөө нэг блог хөтлөөд
Тэнгүүтээ тэрийгээ бас ингээ оруулж ивэл зүгээр юм шиг санагдсан. Яа тэгэхээр би чинь тэрийг хуулаад одоо юу гэдэг өөрөө нэг юу тавина, презентацийн тавина гэсэн үг биш шүү дээ. Тэндээс нэг мэдлэг олж авах гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхээр солонгосчууд болохоор өөрсдөө нэг юм блогтэй навер гэлээдэг тэрнийхээ блог хэсэг рүү нөрөнгөт бүр хичээлүүдийг айгүй гоё тайлбарлалцсан. Ингээл хичээл дээр ойлгоогүй юмыг энгийнээр ингээл яриад өгсөн. Тэгэл монголоор хайх гингүүд айгүй ховор. Яг нь LinkedIn минь гэдэг ганц хоёр юм байдаг хэрнээ. Тэрэн дээр бас жоох анхаарал зүгээр юм болов уу гэж бодогдсон. Аха. Харин тийм. Тэрэн дээр бүр одоо энэ цахимсдын нэлээд шилжсэн үед бол тэр маш их шаардлага тавьж байгаамаа тий. За тэр өшөө одоо орчин нөхцөл гэх юм бол Монголд ингээд хичээл дээр ширээн дээр уухамаа тавьж болдог байсан уу танаас сургууль? Уух юм сайн санахгүй байна болдог байсан юм шүү дээ. Тийм үү. Манайх болохоор болдог байсан аахгүй юу? Тэгэд энд ингээ оюутнууд нуухамаа ширээн дээрээ тавиал хичээлдээ оролцож байгаа нь бас их сонир санагцсан. Тэгээд дээрэс нь семинарын хичээл болохоор одоо магистрийн оюутнууд нь ингээд нэг том ширээгээ багштайгаа тойр суугаад тэгээ багшаахаа тэр судалгааны өрөөнд явагддаг байхгүй юу? Тэнгүүд айгуу гоё багш маань ингээд юу яцсан шоколад бичээ ширээ тэрэ гаргаж дэлгэж байгаа. Бид нарт кофе уух юм байна уу, цай уух юм байна уу гэж агаал хийж өгөөл. Тэгэл заримдаа болохоор бид нар за кофе уух, цай уух юм байна уу гэж агаал кофе цайгаа хийж тавиал, тухалж аваад хичээлээ шүү дээ. Тэгэхээр бас тийм айгуу гоё халуун дулаан уур амьсгал үүсдэг ч юм уу те. Илүү нөө чөлөөтэй те бие барихгүй. Тэгээ дээрэс нөө гадаад хүмүүс чинь одоо миний хэл ойлгохдаггүй байх уу энэ төр гэсэн бие барилт алуулчихна гэсэн үг шүү дээ те. Харь хэлээр үзэж байгаа учраас. Харин тэгээд яг тэр сургалтын чанар гэдэг бол нэр үнэхээр маш ялгаатай юм лээ. Гэхдээ Япон ч бас ингээд хараад ахаар багш төвтэй сургалтын системтэй байхгүй юу? Гэхдээ хаа нэг бас манай багш өөрөө нөгөө нэг ЮНЕСКОд хариалагддаг юм болохоор бас арай тийм илүү одоо олон улсын түвшин стандарт нийцсэн одоо сургалт явуулдаг гэх юм да. Ер нь бол бид нэр ингээд өөрсдөө бодож олох тэр зүйлийн талаар тунгаан бодох өөрөө тэгээд ингээд чиглүүлж өгөх талаас айгүйх ажилтдаг юм шиг санагцсан. Тийм ямар нэг одоо жишээ нь одоо юу гэдэг глобалчлалын тухай ч гэдэг юм уу ингээд багш өөрөө ярих биш те. За та нар ер нь юу гэж бодож байна? Яагаад ийм болж байгаа юм? Тэр талаар ингээд групп болоод ярилцж гэдэг юм уу. Тэгээд эндээсээ дүгнэлт гаргаад тайлбар самбар дээрээ гээд тэгээд тэндээс нь нэгдсэн дүгнэлт гаргах ч юм уу ингээд тиймэрхүү аргаар явагддаг. Монгол оюутнууд ер нь хэр их вэ? Би сургуулийнхаа анхны монгол оюутан байсан. Тэгээд дараа нь Осака их сургуулаас нэг монгол охин нөгөө Японы засгийн газрын тэтгэлэгтээ нэг охин докторийн ангид ирсэн. Тийм одоо ингээ хоёулаа байгаа. Бас гоё юм байна штэ анхны монгол оюутан гэхээр тий. Тэгээ гоёос илүү бас нөгөө асууж лавлах хүн байхгүй хэцүү. Тийм байна. Манай энд чи эсэргээрээ бүр Монголын оюутнуудад хариуцсан холбоо байгаа штэ. Оюутны зөвлөлт лөө. Тийм. Айгүй олон нөгөө монгол оюутантай болцсон. Тийм байна. Тэгээд түрүүн бас ярьсан шүү дээ нөө Япон хүүхдүүдийн ингээл жирэмсэн гэхээр айгу гайхаж хардаг байсан энэ төр гээл те. Тэгэхээр эдрийн нэг хэв маяг монголчуудын хэв маягаас ер нь жоох өөр байгаад ах шиг байна те. Оюутан хүүхдүүдийн тийм. Тэгэхээр ер нь амьдралын хэв маягч ер нь Японд очиод хэр өөрчлөгдсөн бэ? Ер нь ялгаатай байна уу? Эсвэл зүгээр яг ингээд төстэй ижилхэн байсан уу? Ер нь маш их өөрчлөгдсөн. Бүхэн маань яг ингээд нөгөө цагт баригдсан гэх юм уу? Яг л цагийн юм цагтай байдаг болохоор бүхэн маа ингээд нарийн төлөвлөж ингээд хурдан ихгүй болохгүй болчдог. Наад зах нь ингээд галт тэргэнд суух ч гэдэм үү те. Тэр нь яг л цагтаа хөдөлдөг болохоор тэрэндээ амжуулж бүхэн маа хийн. Өмнө нь болохоор одоо Монголд байхад цагийг өөрийнхөө амьдрал зохицуулаад байдаг гэсэн шиг санагддаг байхгүй. Одоо болохоор ингээд цаг нь зохицож амьдраад. Тийм санагддаг. Цаг ярьсан чинь бас би өөрхий юм жижигхэн гэсэн ярьчих. Би бас нэг сургуулийн хот манаас өөр хотод байдаг байхгүй юу. Тэгээд хичээлээ тарчаал бас айгүй гэрлүүгээ яардаг хүүхдээ цэцэрлэгээс наавн гээл нөө давхар ажиллаад тэгэнгүүт богоноос ганцхан минут хоцрогтол нөгөөх нь яваад очиж байгаа штэ.
Тэгээд бүр уйлж ийсэн гэж та. Хүмүүс бас гайхах хөстэй. За богоноос хоцроод л дараагийнхт нь гэл тэгнэс. Яг бодтоор болохоор шал өөр үт юм лээ. Тэгэл бүх юм бас төлөвлөсөн байж хахад богоо явчингууд бүр өстэй амар стресстэй. Тэгэхээр яг бүр нэг цагаар тэг нэг удаас надаас болоод бас 1 минут хоцорж ийсэн. Яа тэгэхээр би яг эрэхтэн плет авч тарахгүй юу. Тэгсэн чинь шууд цаашаа ярангуудаа хүлээлгэж байгаа энд нэг хүн ирсэн байна гэ. Тэгээ би гээс гүүгээл нөгөө давхар мохроо яваал очиж байгаа штэ. Тэр оронд 1 минут болсон чинь хилдэм билээ. Галт тэрэг юм уу те? Тийм галт тэрэг. Оо ямар гоё. Энд бол тэхгүй штэ. Тийм үү. Тэгээд тэр айгуу гоё санагдсан. Тэгээ ер нь бол уцрахгүй л авах хэрэгтэй. Аз алж яг ирж яхад нь би орж таарад. Тийм. Бас ер нь хариуцлага гэдгийг маш их ухамсарлаа. Монголд бол ингээ хариуцлага алдлаа гэхэд яг тэрэн дээрээ ингээд тэрийгэ үүрээд дараа нь аваад гарчвал ингээ яаж иж аваад нэг болцдог штеп. Би энд нөгөө магистрийнхаа жилд 2 удаа шалгалт авдаг байхгүй юу? Зуны шалгалт, хаврын шалгалт гээд тэгээ би зуны шалгалтаа өгөө тэнцсэн. Тэгэнгүүт 5-аас 4 сараас хичээл эхэлдэг байхгүй юу? Тэгээ 4 сараас хичээл эхлэх юм чинь гэж бодоод 100 хичээл сургууль амарч исэн болохоор за орхоор нь материалаа бүрдүүлээ өгчээ дөө гэсэн юм бодоо тайвширсан явж исэн чинь ороод ирсэн чинь за би одоо ийм материал бүрдүүлж өгөн те гэд сургуулийнхаа хүнээс очиж асуусан чинь юу ч материалаа өгөөгүй юм хугацаанд дууссан штэ гэдэг. Тэгээ би яана би одоо ингэ нэгэнтээ тэнцсэн юм чинь дахиад ингэ өгч болохгүй гэж болохгүй дахиж шалгалтаа өг гээ. Тэгээд унаад амар азгүй. Тэгээ дахиж нөгөө шалгалтаа өгөх мөнгөө төлөөд. Тэгээ тэр чинь 2 шалгалт 2 өөр материалаар авна. Тэгээ дахиад бэлдэж байгаа. Тэгээ унчвал бүр хайр юм болж. Тэгээ дахиад хаврынхаа шалгалтанда орж тэгээ тэнцээ. Тэндээс өстөө нэрээ тэр нөгөө одоо цаанаас сургуулиас өгж байгаа цаасан дээр байгаа шүү дээ тий. Бүх хугацаа, нарийн заасан байгаа. Тэрийгээ би ингээд амар хайн ганцсан байгаа байхгүй юу? Тэгээ маш том тийм туршлага болсон. Юу масаа харж байхгүй л тий. Нөгөө нэг Монгол шиг одоо сэтгэгээд байдаг ч юм уу. За тэгж болохгүй л дээ бас их орногоо. Гэхдээ нөгөө нэг их орондоо байгаа юм шиг аягүй нөгөө чөлөөтэй. Наантай цаантай тийм Монгол. Цаантай очиж гуйчхад болох байх ч гэдэм үү тий. Энд бол тийм байхгүй. Нэрэ байхгүй. Тэр бол ялцчих бас өөр нэг зүйлүүдийн нэг. Тэгээд миний хувьд болохоор яг одоо асууж байгаа зүйл нь анх би одоо энэ улсад ирэхдээ яг Монгол төсөөлж исэн төсөөллөөр бол өөр улсад ингээд сурж үзээгүй учраас за очингуудаа хэлээ айгүй сайн сураад тэгээд мэдээж л энд амьдрах юм чинь амьдрах зардлаас ахуулаа хичээлийн төлбөрөөс ахуулаад айгүй их зардалгаар нь тэрийг шүнэн ажиллаад өдөр нь хичээлийн хийгээл өстэй умалцуулаад өгнө хүүхдүүд ураад өгнө гэдэг нь штэ айгүй тийхүүгээр ирж исэн баггүй юу. Тэгсэн чинь нөгөө нэг Монголд шүн ажиллаж байгаагүй хүн чинь энд ч гэсэн ялгаагүй нөгөө хонгор цул чинь нөгөө хонгор цулаараа л ирж байгаа шүү дээ. Тэрийг мэдэхгүй л амар нөгөө юм бардам, дэврүүн гэдэг үлээ те. Тийм бодлоор ирсэн байсан. Тэгээ би өөрийнхөө алдааг яг тийм гэж боддیں۔ Ингээд би одоо л мэдээ шүн ажиллаж чаддаггүй угаасаа. Тэгээ айгүй их нөгөө нэг хичээл ном ажил инээ тэрэ гээл. Тэгэхээр нөгөө хүүхдүүдээс тэгж бодож ирэх вэ гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэр тал дээр яг ямар байсан бэ? Ер нь хэр өөрчлөгдсөн бэ? Анх бодож ирсэн төсөөлтэй. За би яг анх нөгөө жирэмсэн ирсэн болохоор нэг их ажил хийдэг байсан л да. Гэхдээ мэдээж яг нөгөө сургуульдаа явах унааны мөнгөө бас олчихгүй л үздэг байсан. Тэгээд яг одоо ингээд бодоод ирэхээр яг нөгөө гэрээ сан, найзуудаа сан гэдэг ч юм тэр санахаас илүү хүний нутагт очин хилийн усын сайн мэдгүй гэдэг чинь өөрөө ингээд маш их стресстэй. Зөвхөн тэр чинь хичээлдээ явахгүй амьдрах гэж үзэн тэр амьдрч байгаа хооронд маш их одоо юу гэдэг гэрээ одоо байранд орох утасны гэрээ ч гэдэг юм уу янз бүрийн гэрээ их байгуулна. Тэгээл нөгөөхөө буруу ойлгоод байгуулчих юм бол өөрөө өвчнөө төлбөрт орно гэдэг юм уу тий. Ингээд маш их стрессүүд өгдөг тий. Тэгээд гэр бүлийнхэн маань найзууд маань ойр байна гэдэг чинь тэн дээр айгуу гоо ингээд сэтгэлийн дэм болоод өгдөг байсан юм билэ. Гэх мэтчлэн тийм зүйлүүдээс холоохоор сэтгэлээр унаа хийх гэжсэн нөгөө эрт хүч маань буурна гэдэг юм уу те. Тийм их хүн бас айгүйх байд юм лээ. Тэгээд нөгөө хүмүүс ингээд кинон дэр гардаг шиг амар гоёор төсөөлөл ирсэн те. Тэгээд ирсэн чинь мэдээж хаач гисэн сайн муу хүн байдаг. Тийм зүйлдээ бас сэтгэлийн бэлтгэлгүй ирсэн болохоор миний төсөөлж исэн гоё орон юу вэ гэдэг юм уу. Тийм зүйл бас талгарч байсан. Харин тийм би бас яагаад энэ яриг хүндсэн гэхээр нөгөө яг над чиг бодолтой хүүхдүүд бас байх вэ гэж боддог байхгүй залуучууд маань
гадаадд очиод за зарим нь бол тэтгэлгээр ирж гин, зарим нь за ээж авахаа мөнгөөр ирж гин, зарим нь баг өөрөөрөө ирээл энд шөнө нь ажиллаад өдөр нь одоо хичээлээгээл гэсэн нэг ийм хөлбөрөөтэй ирж байгаа штэ. Тэгэхээр аль нь бай нэг тийм хит дэвэрсэн бодолтой бас бити байгаасай. Монголд чи ямар байна, гадаад очиод бас тийм л байшгүй л гэдгээр бас бодох хэрэгтэй. Монголд хичээнгүй байгаа л хичээнгүүрээ л бас гадаад дэж чадна. Тийм яг зөв. Хараасай гэж бодоод байгаа. Яг зөв. Тэгээд яг энэ орондоо ирэхээс өмнө өөрийгөө бэлдэх хэрэгтэй тий. Тэгээд За. Энэ дээр шууд үргэлжлүүлээ зөвлөгөө хэлээ явчих уу? Ирэх гэж байгаа хүмүүсттэй. Ер нь 3 зөвлөгөө хэлье гэж бодлоо. Миний зүгээс. За нэгдүгээрт болохоор үнэн голоосоо зорж ирэх. Бүр үнэн голоосоо. Зорилгоо тодорхойлсон байх. Би одоо тэр Япон юм уу, Солонгос юм уу, Америк юм уу те. Тэр улс руу очиод юу сураад, юу ямар мэдлэг эзэмшээ, дараа нь тэрийг юунд яаж ашиглах юм гэдэг бүр зорилгоо тодорхойлоод бүр өстө нэрэ чин сэтгэлээсээ л зорж ирэх хэрэгтэй гэж санагцсан. Хэрвээ тэгэхгүй зүгээр л за цаашаа явд юм лээ, гадаадад нэг сурчуулъя. Гоё нэр хүндтэй ч гэдэг юм уу, ажилд ороход эсвэл хилийн сурчуул зүгээр юм уу да гэж нэг хэдэн орноо сонгоод ирэх юм бол энд маш их сэтгэлийн болоо биеийн төвчээр шаардсан зүйл байгаа учраас тэрэнд амархан шантрах зүйл гарах байх. Тийм учраас зорилгоо маш сайн тодорхойлоод үнэн голоосоо зорж ирэх хэрэгтэй. За хоёрдугаарт болохоор эх орондоо байхдаа хилээ сайн үзэх хэрэгтэй. Хил сайн үзэхийн дээрээс бас өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй тий. Зүгээр тэнд ингээл за би гадаад явах гэж юм чинь нэг 7 хоног сар сайхан унтаад амарч юм уу амралтанд явъя гэж жаад ирэх биш тий. Тэнд өглөө эрт тосоод хилээ сайн үзээд өөрийгөө бүр ингээд бэлтэж агаад ирэх хэрэгтэй. Нөгөө нэг хурдны морийг сойдог штеп сойж агаад ирэх хэрэгтэй. Хил гэдэг бол бүр маш чухал тий. Тэгэж энд ирж хилээ сурчих юм чинь гэж цаг алдж яхаар тэндээ хилээ маш сайн сураад ирвэл энд бас гайгүй ажил олдно. Ер нь их хил гэдэг чинь ер нь аюул чухал. 3 дугаарт одоо ингээд интернетээр ер нь энэ тэндээс аюул их сайн мэдээлэл авах хэрэгтэй. Одоо явах гэж байгаа орныхоо талаар ч юм уу очиод тэр амьдрах үн хүйс ямар байдیں۔ Тэ? Ямар сургуулиуд яаж идэв, яаж ордیں۔ Ингээд бүх мэдээлэл нээлттэй болсон юм чинь тэрийг маш сайн судлах хэрэгтэй. Би л гэхэд жишээлбэл баг зэргийн ихтэй байсан ч гэсэн ингээ хайр мөнгөө ингээд дэмий үрээд хэлний сургуульд ирсэн ч гэдэг юм уу те. Тихгүйгээр тэндээ байж байгаад ингээ их сургууль руу шууд бүртгүүлээд шалгалтын одоо материалаа явуулаад тэгээд ирээд шалгалтын нөгөөд ингээ орцсон бол бас боломж байсан юм билээ гэдгийг дараа нь мэдчихэж байгаа байхгүй юу? Тийм учраас эсвэл мэддэг хүмүүсээр одоо хонгорогийн ч юм уу энэ блогийг дараа өшөө олон хүмүүс орох бах те. Сайн сонсох гэдэг юм уу ийм мэдээлэл маш сайн судлуулж судлах хэрэгтэй гэж ийм 3 зөвлөгөө өгмөөрэй. За 3 зөвлөгөөг нь бас манай сонсогчд маань сонсож байгаа хаа би үргэлж тэмдэглээд авчихлаа. Баярлаа. Тэгэхээр ерөнхийдөө подкастын төгсгөлдөө за сонсогчдоо юу зөвлөмөр байна гэд асуух байсан байхгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө бас төгсгөлийн маань базаад хэлчлээ. Тийм учраас хоёулаа ерөнхийдөө бас товчхон зүйл ярилцаа. Тэгээ одоо подкастын анхны дугаарыг бас дуусгая гэж бодож байна. Тэгэхээр хүмүүс ингэ ярьдаг л та гадаадд суралцахаар ер нь яг ямар болчиход байгаа. Ер нь Монголдо сурахаар яачаад байгаа ч гэдэг юм уу. Тиймэрхүү нэг хэм маягийн хүн байхад зарим нэг нь гадаадд л сур гэж тэгээд байдэн штэ. Тэгэхээр яг өөрийн би гадаадд сурж байгаагийн хувьд Монголд сурах гадаадд сурах хоёрын ялгаа нь ер нь юу вэ? Ер нь гадаад сурсан дээр юм уу? Тэр тал дээр ер нь юу гэж бодож байна? За би болохоор яг бүх хүн гадаадд сураасай ч гэдэг юм тэр талд нь зогсохгүй. Гэхдээ зөвхөн Монголдо сураасай гэсэн бас тал дээр зогсохгүй. Нэгдүгээрт болохоор ер нь ингээд хил даваад энэ өөр соёл иргэншлийн хүмүүсийн бүтээсэн зүйлийг үзээд нэг аяллаар явна гэдэг өөр тэр оронд нь сурч амьдрна гэдэг бас маш өөр. Тэ? Тэр амьдралыг нь бүр өөрөө ингээ халуун голомтод нь ороод тэр хүмүүсийн одоо бодож сэтгэж байгаа зүйл зорилго тий хэв маягаас нь ингээд өөртөө сайныг нь шингээж аваа суралцах юм бүр маш их байгаа. Тэгээд энэ дээр бас нэмээд л хэд ингээд би өмнө нь Япон хэл сурж байсан ч гэсэн гадаадд сурж байгаа оюутнууд ил ингээд амар лаг тий. Ямар лаг юм бэ ингээд амар гоё оронд ингээд сураал би ч барыг чадах болов уу гэж бас ингээд чамлттай бодож исэн. Гэхдээ өөрөөсөө чамлах хэрэггүй. Хилээ сайн сурчих юм бол хаашаа ч гэсэн ер нь боломж маш их нээлттэй байд юм лээ. Тэг би бас энэ талаар ер нь
Америк, ер нь бусад орн зөвхөн Япон гэлтгүй бусад орны талаар юм YouTube-ийн бичлэг блог хийж бодож байгаа. Энэ дээр ингээд реклам чи гоё юм бэ? Анхны дугаармаараас оролцсон зочин маань өөрөө бас блог, подкаст хийх сонирхолтой тийм хүн байгаа учраас үнэхээр гоё байна. Ааха. Тэгээд ер нь бол ингээд яваад үзээсээ энд зөвхөн сайхныг үзэхээс илүү маш олон зүйлийг суралцсан. Тэгээд дээрэс нь маш их төсвөр хатуужлыг болж байгаа юм. Гадаадд сурцсан гэж Монголдо арай л одоо их зан гаргах биш. Бүр улам л өстой нэрээ төсвөр хатуужл сурсан хүмүүс гэдэг. Нөө нэг Монголд одоо хамтарч ажиллах хүмүүсээ Японд байсан ч юм уу ингээ гадаадд Солонгос ч юм уу те байсан хүмүүстэй хамтарч ажиллах сонирхол их байд юм лээ хүмүүс. Яагаад гэдгсэн чинь айгүй тийм төсвөр хатууж сууцсан. Тэр талаас айд болоо гэж би бас бодсон. Би тэгээд нөгөө их сургуульдаа явна. Дээрээс нь 2 хүүхэдтэй, 3 настай ах хэвтэй гээд 2 хүүхэдтэй. Хүүхдүүдэд харна. Тэгээд дээрээс нь бас цагийн ажил хийн гээд маш олон зүйлийг зэрэг амжуулж сурж байгаа. Мэдээж хэрэг би бол нэг бусдаас ялгаатай төгсөн биш. Чадахгүй юм зөндөө байгаа. Тэгээ нөхөр маань бас айгүй их дэмжиж тусалдаг. Тэгээд дээрээс нь ер нь л хийх ажил их байх тусмаа бага цагт олон зүйлийг амжуул сурд юм лээ. Тэгээд дээрэс нь одоо юу гэдэг Монголдо сурах юм бас байгаа. Би ч гэсэн одоо ингээ Монголдо очиод сурах гэсэн зүйлүүд бас маш их байгаа. Монголынхаа хууль болон түүх хэмжлэнтэй их сургууль сурна гэж бодож байгаа. Тэгээд дээрэс нь гадаадд бас ер нь ингээд яваад үзсэн зүгээр шүү гэж миний бодлоор бодож байна. Яг үнэ. За тэгэхээр сая бас хэллээ шүү дээ. Айгу олон биш 2 хүүхэдтэй тий. Тэгсэн хэрнээ хичээлээ амжуулаад олон гинэ. Хичээлээ амжуулаад дээрс нь цагийн ажил хийгээд түрүүн цагийн ажил гэсэн чи ямар хэмдэрд байна уу? Ярен дундуур нэг яриадсан шүү дээ. Ажиглагч тэр нөгөө компьютерийн юун дээр ажиглагч хийдэг гэсэн тий. Тэгснээр хүүхдүүдэд бас хичээл заадаг. Тэр боломжуудыг ер нь яаж гаргаж ирээд яаж судлаад гаргаад идэв юм. Үнэхээр мундаг байна. Тэгэхээр миний хувьд ч гэсэн ингээд үлгэр жишээ авахаар тий нөгөө хийж байгаа юмаа л ингээд яг за би энэ хэмжээнд л болно гэхгүй амар гоё дэшээ тэмүүлээд ийм юм хийж үзье, ингэж сорж үзье гэж байгаа амар гоё санагдчихээн. Тэгээ би ч гэсэн айгүй гоё суралцж байна. Тэгээд түрүүний хэлсэн зүйлээр бас өөрөө хариулахад би бас боддیں۔ Одоогийн залуучуудад нөгөө нэг айгүй их боломж байна гэд би ч гэсэн өөрөө залуу хоёлаа залуу шүү дээ. Тэгэхээр тий хонгороос хүүхдтэй байгаа тий Монголд байгаа хүмүүс маань одоо тэр боломжоо айгүй ашиглаасаа гэж бодож байна. Сүүлийн үед айгүй гой мэдээлэл гардаг болж 5 хэлтэй, 3 хэлтэй гэж хүүхдүүд тий. Тэгэхээр тэр хүүхдүүдийг хараа сууж байгаа та магадгүй өөрийгөө би энтраас өөр гэж бас бити бодоорой. Аль болох хэл сураад гадагшаа зөвхөн одоо 4 жил үед юм уу 2 жил үед юм уу мастер бакалавраар сурах биш. Жилийн нэг оюутан солилцоо ч юм уу тий. Тиймэрхүү юмар явж суралцаад нэг орчныг мэдэж ирээд нэг туршлагаа өөрчлөөд үзээсэй гэж оюутнуудаа их уриалж байна. Тэгээд одоо яг оюутан байгаа насн дээр бол айгүй их боломж байгаа шүү. Дээрс нь интернет хөгжсөн тийм үе шүү гэж бас хэлмээр байна. Тий. Би бас нэг юм мэдэлчихв. За. Бас ингээд нөгөө гадаадд сурахаар явж байгаа хүүхдүүдтэй гэх юм уу? Аха. Ингээд гадны оронд очиод маш их зүйлийг толгойдоо болоод биеэрээ толгойдоо хийгээд биеэрээ амсаа тий туршлага мэдлэгийг бол маш их хөрөмтлүүлнэ. Энэ зүйлээ тэгээд эргээд заавал Монголдо хэрэгжүүлээрэ гэж бас хэлмээр байна. Тэрийг яах гэж сурж байгаа вэ? Эх орноо л хөгжүүл гэж эх орондоо л ашиглах гэж сурж байгаа тий. Тий. Тэгэхээр тэр хүмүүс бол. За ингээд манай подкастыг энэ хүртэл сонссон анхны дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Мөн миний урилгыг хүлээж авч оролцсон Марлада баярлалаа. Тэгэхээр би орж байгаа оролцогчдоо урилгаа бас илгээжээ гэж бодож байгаа. Онлайнаар эсвэл цаасан хэлбэрээр яг харагдах байдлаар ямар ч ихсэн илгээнэ гэд амлая найз нь. Тэгээд дараагийн дугаарыг маань бас сонсож байгаарэ. Тэгнэ. Тийм. Тэгээд бас сонсогчд маань магадгүй за мэддэг болоод мэдээж манай подкастыг сонсож байгаа хэрэг магадгүй мэддэггүй найзууч бас байгаа бол подкаст эсвэл SoundCloud гэж хайгаад тэндээсээ давтагдчихгүй подкаст гэж үчээд манай подкастыг дагаад бидэнтэй үргэлж хамт байгаарай гэж хэлмээр байна. За Марлад мөн хэлэх үг байна. За хонгороод бас ийм гоё подкастыг эхлүүлсэнд маш их баярлалаа. Тэгээд давтагдшгүй те ер нь
хүн болго өөр гэсэн ертөнцтэй байдаг. Тэгээд энэ олон ертөнцийг чинь подкастаараа бусад хүмүүс дамжуулж байгаа нь маш олон хүмүүст маш их хэрэгтэй мэдээллийг болоод маш их гоё урам зориг тэгээ бас маш их ухаарлыг өгөх байхаа гэж бодож байна. Тэгээ цаашдынх нь бас подкастад өндрөөс өндөр амжилт хүсье. Урьж оролцуулсанд баярлалаа. За баярлалаа. Оо би нэрээ. За өнөөдөр бас айгүй онцлогтой. Энэ нөгөө Японы Токио хотын Нарита онгоцны бодол дээрээс бас чамтай ярилцж байгаа шүү. Тийм тэрээс их онцлогтой. Өөрөө ажлынхаа ингээд завгүй хаагаад нэг тэр дундор онгоцны бодол дээр байхдаа бас нэг холбогдоод ярилцж байгаа бид хоёр. Тийм энийг сонсож байгаа олон хүмүүс маань өөрийн мөрөөдлөө биелүүлж олон орнолоо бас сурч ажиллаж амьдрах те аялгаар явах болтугай гэж өрөөмөрөө. За баярлалаа. Сая ерөөсөн чи дахиад ганцхан юм хэлчихье подкастаас өмнө. Бид нөгөө найзуудаараа дүүнэртэйгээ ярилцаа сууж байгаа л нэг гадаад паспортны нэг гэр хувааж авч исэн да. Санжи нөгөө. Аха. Яг тэр 3 гэрийг хувааж авсан 3 нь яг гадаадд ирсэн байгаа. Айгуу сонио. Тийм үү? Би нөгөө нэг 3 шиг гэр гаргаж ирээ. Тий авах уу төрүүлж гараа өргөсөн дэ гэсэн чинь азаа марлаа гараа өргөжсэн баггүй дээ. Нэг нь би өөртөө авч ирчихсэн. Тэгсэн чинь тэр 3 ирсэн айгуу сонин ачаалттай тийм байгаа. Тийм юм гэдэг ер нь маш учир шалтгаантай байдаг тий. Тийм тэгэхээр сая марлагийн хэлсэн шиг бас онгоцны бодол дээрээс хийж байгаа энэ подкастын минь дугаарыг сонсож байгаа та ч гэсэн магадгүй удахгүй өөрхөө хүсэж байгаа орнолуугаа хүсэж байгаа чиглэлээрээ суралцахаар явах байхаа гэдэгт ингээд бид нар хэлтэй байна. Ингээд бидний давтагчгүй подкасттай минь үргэлж хамтаагаарай. Баяртай. Баярлалаа.